За 3 мэдрэл дээрээ ногоон тусаалаа. Баг зэрэг массажлаа. За хамрын гэмрит 3 мэдрэлийн хэсгийг тарж халаана. Энэ дээр дарлаа, энэ дээр дарлаа. За Прадасахта фейс тохиргоон дээр ажиллуулна. Үзүүнээс дээш 3 ногоон гэрэл буюу дүүрний гормоор явна. 3 мэдрэл явахдаа эхлээд хамрнаас эхэлнэ. Хамрнаас эхлээд дээшээ хуух хүртэл явна. Нөгөө тал мөн ялгаагүй 5-8 удаа хамрнаас эхэлээ дээшээ хуух хүртэл явна. Дараагийнх нь хамрнаас явлаад нүдэн доогуур дээшээ энэ дээр ирнэ гэсэн үг. Ингээд ус рүүгээ орвол. Нөгөө тал нь мөн адил 5-8 удаа. За дараагийнх нь болохоор хамрлаа явлаа. Ингээд тойрлоо. Ингээд дээшээ татнаа. Ингээд зигзаг хэлбэртэй явуулж өгч болно. Ингээд явлаа. Ингээд тойрлоо. Энд жоохон барьж өгöd. Дээшлүүлээд зигзаг хэлбэрээр ус рүүгээ оруулж өгнө. Камерат 3 мэдрэл явж байна гэсэн үг. Ингээд тойрууллаа. Энэ хэсгээр 5 секунд байрлаа. Буцаагаад хүмсэгний эхний цаг дээр очиод дээшээ татаад буцааж татлаа зигзаг хэлбэрээр явна. Чихний гадаргууг маш сайн цэвэрлсэн байх ёстой. За чихний сонсгол сайжруулах массаж. Чихний омгоноос дээшээ энэ хүртэл ингээд явна. За та бүхэн дагаад хийгээрэй. За дараагийнх нь эндээс авлаа эргүүллээ. Эндээ авчраа 5 секунд бариад өгнө. Буцаагаад чихний сонсголын зэг дээр барина. Буцаагаад татлаа мөн адилхан. За гүрний судасны хойдлоор доошоо хүзүүргээ оруулж өгнө. Ингээд доошоо явна. За энийг болохоор хуух руугаа ингэж оруулж өгч массажлна. За энэ хэсгийг ингээд доошоо явна. За чихний нүхэн дээр зүгээ тавихгүй. За гүрний судасны араар явна. За ингээд нарны цацраг шиг гадагшаа хийж өгнө. За энэ зэг дээр 5 секунд бариад өгнө. 5-аас илүү болохгүй. Эргэлдүүлээд эндээ барина. Энэ чихийг ингээд 5-аас 8 удаа. Дээшээ 8, нөгөө дээшээ 8. Барьдаг цаг нь энэ дээр. За чихээ ингээд тойруулаад хийгээд өгнө. Давтамж нь адилхан 5-аас 8 удаа. Чихийг 15 минутаас илүү явахгүй. За тэгээ 2 чихийг 30 минут хийж өгнө. За толгойн хууханд тосоо ингээд түрхнэ. Үсээ 2 жиш нь хуваалаад тосоо ингэж хийнэ. Уртаас нь хойшоо чиглэлтэй хийнэ. Арын шилэн үзүү хүртэл явна. За ногоон тосоо хуухандаа маш сайн түрхэж өгнө. Ингээ хуухандаа хасгаад ингээ доошоо явууллаа. Бүр доошоо явуулна гэсэн. За толгоогоо баг зэрэг массажлаад хуухандаа шингээж өгнө гэсэн үг. За энэ массажлсан хэсгээрээ хөмсгний голоос
дээшээ явууллаа. Арын ядаргааны цэг хүртэл явуулаад энэ дээрээ эргүүлж өгөөд шилэн үзүүрөө гаргаад өгнө. За энэ дээр тос түрхсэн байх шаардлагатай. За хийн цэг дээр ингэж эргүүллээ. Ингээд мөрлөө доошоогоо гаргаад өгнө. Нөгөө тал нь бас ялгаагүй. Хийн цэг дээр эргүүллээ. Ингээд доошоо мөрлөө гаргаад өгнө. Хууганд маш сайн тос түрхсэн байх ёстой. За толгоон дээр хийхдээ толгооны зураг авахсан байх шаардлагатай. Толгооныхоо оншийг гаргасан байх ёстой. Хүн өөрөө халуунгүй байх ёстой. Хавангүй, хөөрөлтгүй байх ёстой. Толгоонд месаслин юм тавиулсан байвал толгоон дээр тавихгүй. Толгооны онш маш сайн гарсан үед толгоонд ийн. За дотроос суд сэлэх бүх бэлтгэлээ уусан байх хэрэгтэй. За толгойд бол дур мэдэн хийдэггүй.